худалдаа авах ажиллагааг Дархуул аймгийн худалдаа авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа. За 24 оны 1 сарын 1 хүртэл бол өмнөх хуулиар явж байсан. Хууль маань шинжлэгдсэн. За 24 оны 1 сарын 1-ээс хойш бол шинэ хуулиар явж байгаа. За хуулинд бол нэлээд өөрчлөлтүүд орсон. Тэгэхээр төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шалгаруулах нэгсэндээ энэ тендер шалгаруулалтанд оролцож байгаа оролцогч компаниуд маань бол энэ талын мэдээллийг бол нэлээд авцсан. Тийм ээ? Бас мэдж байгаа. За өчигдөр хяналт хэрэгжүүлэх газраас мэдээлэл хийсэн. За энэ шалгалт бол үндсэндээ 2025 оны 1 сарын 9-ний өдөр 3 өдрийн бүрэлдэхүүнтэй Дархуул аймагт ирсэн. Нэр бүхий 5 компаниг шалгана иргэдийн өргөдлийн дагуу гэж ирсэн. Гэхдээ манай 21-с 24 хоног төсөл хугацааны бүх материалыг шалгасан. Бүх материалыг ирсэн явсан бичиг одоо тий хамаарал бүх материалыг шалгаад ингээд явсан. За өнөөдрийн байдлаар одоо мэдээлэл хийснээс хойш нэг хонж байна. Өнөөдрийн байдлаар бол бид нар дээр аль биесээр шалгалтын хариу гэж ирээгүй. Дүгнэлт гэж ирээгүй. Акт албан шаардлага ирээгүй. Энэний өмнө бол мэдээлэл хийсэн байгаа. За яг мэдээлэл дурдсан шиг тийм ээ 2 жилийн хугацаанд өмнөхөр Дархуул аймгийн одоо тендер шалгаруулалтын дээр ямар нэгэн ноцтой алдаа гэх юм уу зөрчил гэх юм уу тий гаргаад ирсэн юм бол энэ дээр би бол үгүй гэж хэлнэ. Бид нар цахимаар тендер худалдаа авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэр тусмаа бид нар үнэлгээний хороогоо захимжуулсан. Хэн нэгэн албан тушаалтан үнэлгээний хороог томилдог, тийм ээ доош дундаг дулмаг томилдог байсан бол 21 оны сүүл буюу 22 оны эхээс эхлээд бид нар өнөөдөр хүртэл энэ захимжуулж чадсан. Мундаг програмаар одоо сансргүй төврийн аргаар буюу бид нар Монгол контентээр энэ програмаа хийлгэсэн. Энэний дагуу аль биесээр одоо тухайн төсөл арга хэмжээнийхээ нэрийг оруулаад програм унаал яг програмд гарч ирсэн тэр 5 хүн энэ тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээ тийм ээ боловсруулдаг, хурлын протоколоо хөтэлдэг. Тэрнийхээ дагуу одоо шинэ хуулиар бол хурлын тэмдэглэлийг хүртэл нөгөө оролцогч компаниуд маань үзэх хэрэгтэй болсон шүү дээ. Тэгэхээр энэ бүх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа яг хуулийн дагуу явж байгаа. За 22-оос 24 оны хугацаанд одоо нэр бүхий төсөл арга хэмжээнд дээр шууд гэрээ байгуулсан байна гэдэг. За энэ дээр бол ямар нэгэн АБ компанийг сонгохдоо тийм ээ шууд сонгоод гэрээ байгуулсан асуудал биш. Иргэд олон нийтэд бол нэг ийм ойлголт өгчлөө. Өмнөх хуулиар зохион байгуулагдсан төсөл арга хэмжээнүүд гэсэн үг. Тэр яаж явагдчихсэн гэхээр нээлттэй тендер шалгаруулалт маань үндсэндээ 1 сар буюу 30 хоног зарлалдаг байсан. Тэгэхээр үнэлгээний хороо захимаар тийм ээ нөгөө л сансруу төврийн аргаар унгаагаад за захирамжаар баталгаажуулаад тухайн үнэлгээний хороо тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээ боловсруулаад тендерийн баримт бичгээ боловсруулж батлуулаад тендер гүвээ маань тийм ээ цахим системдээ нийтлээд нэгсэндээ 60-аас 90 хоног зарлаад нэг ч оролцогч ирээгүй энэ тохиолдолд шууд гэрээ байгуулах зөвлөмжийг бид нар захиалагчд хүргүүлсэн. Энэний дагуу хэрэгжүүлсэн 36 төсөл арга хэмжээний 63.8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг ярьж байгаа. Тэгэхээр нөгөө тухайн илэрсэн зөрчил за энэ аргыг одоо тийм ээ худалдаа авах ажиллагааны газар хэрэгжүүлэх ёстой байтал тухайн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогод хөрөнгө оруулалт дэлгэцэн хэрэгжүүлсэн байна гэдэг энэ зөрчил дээр одоо бүр нийтээрээ буруу хэрэгжүүлсэн, нийтээрээ буруу шууд АБ компанийг сонгоол нөгөө хуулиа зөрчөөд гэрээ байгуулсан юм шиг байдлаар ийм тайлбар мэдээлэл хийгээд ингээд олон нийтийг бас нэлээд бухимдуулах шиг боллоо. Худалдаа авах ажиллагааны газар гэлтгүү тийм ээ. Ер нь бол яг төрийн байгууллагын үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ газар хэлтсийн ажилд засаг дарга шууд хөндлөнгөөс оролцдог. Манай газрын үйл ажиллагаанд ер нь ерөөсөө ингэж хөндлөнгөөс одоо тий ямар нэгэн байдлаар худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор аль нэг хэлбэрээр ямар нэгэн байдлаар огт оролцож байгаагүй. Тэрийг өөрөө бол угаасаа шууд анх ажил авсан өдрөө хэлээл одоо яг тэр бол яг хэлсэн амлалтаараа ингээл хэрэгжиж явж байгаа. Дээрэс нь аймгийн иргэдийн төлөөлөгчд энэ үнэлгээний хороонд тий аагур буюу энэ үнэлгээ хэрэгтэй байсан ч гэсэн оролцохгүй гэдэг энэ захирамжийг гаргасан. Яагаад тэгэхээр өөрсдөө төсөв баталдаг, өөрсдөө хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг баталдаг. Ийм тохиолдолд энэ бол нэгсэндөө бас тийм ээ хамааралтай ашиг сонирхол ийм үүсэх үндэслэл болж магадгүй гэдэг талаас нь сэрэмжилж захирамж гаргасан байна. Тэгэхээр тэр захирамж бол одоо бас яг хэрэгжил явж байгаа. Тэгэхээр үнэлгээний хороонд ямар хүмүүс ажиллах вэ гэдэг маань өөрөө нөгөө тогтоолтой, сайдын тушаалтай яг тэр журмынхаа дагуу бид нар аагуурын хэрэгтэй буюу тендер худалдаа авах ажиллагаанд оролцох хэрэгтэй, үнэлгээ хийх хэрэгтэй хүмүүсийнхаа мэдээллийн баазыг үүсгэсэн байдаг. Мэдээж бид нар
ирж байгаа акт зөвлөмж одоо дүгнэлт тэр бүх ямыг хуулийн хүрээнд хүлээж авч хэрэгжүүлж ажиллана. Энэ дээр нэмэт хэлэхэд нэг ийм юм байна л да. Ер нь бол хийж байгаа ажлыг зүгээр 2-3 үгээр тийм ээ болохгүй байгаа юм шиг ингэж хүмүүст мэдээлэл хийн гэдэг бол бас л нөгөө талдаа бол нэлээд асуудал үүсгэжлээ. Тийм. Тэр тусмаа одоо ингээл тендер худалдаа авалт гэдэг бол бүх хүмүүсийн толгоонд нэг л тийм сонин жимшиг эсвэл зарим нь баг хартсан өнгөөр шууд ингээд ярьдаг. Тэгэхээр энэ дээр бол үндсэндээ энэ тендер худалдаа авах ажиллагаа гэдэг маань өөрөө хуультай, дүрмтэй, дээр нь шалгадаг газруудтай. Дээр нь архивын материал ингээд үүсээд CD-н дээр хуулаад ингээд бүх юм нь архивлагдаад явж идэг. Алхтаа тэмцэх газар байна, тийм ээ, цагдаагийн газраас байна. Дээр нь жил болгон аудит, үндэсний аудитын газраас ингээд бүх материалуудыг хянаад ингээд шатны хяналтууд хийгдээ явж идэг. Зүгээр л нэг хэдэн хүмүүсийн ингээл АБ компаниг сонгоод байж идэг юм шиг биш. Яагаад гэвэл энэ хуулийг хэрэгжүүлж байгаа энэ хүмүүсийг харлуулах гэдэг юм уу? Тийм ээ. Эсвэл одоо дарханд хийгдсэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд байна шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар нэг байдлаар энийг зүгээр хөндлөнгөөс нь хараад тийм ээ 2-3 үгээр за эднэр өстэй ийм юм хийчихжээ гэд хоёр тоо хэлэх энэ бол бас үндсэндээ энэ ажлын ард маш олон төрлийн албаагч нар байдаг. Маш олон иргэд байгаа. Үнэлгээний хороонд иргэн төрийн бус байгууллагын төлөөллүүд байнга орж байгаа. Ерөөсө бүх ажилд орж байгаа, оролцож байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хөдөлмөр тийм ээ бас хамт үүсгэж байгаа. Тэгээ энд бол бас нэлээд харамсалтай санагдсан л да надад.